Бөөрийн чулууны хувьд бол онцлог нь найрлага нь ихэнхдээ кальцийн давсны чулуунууд байдаг учраас маш их нягт өндөртэй чулуунууд байдаг. Нягт өндөртэй чулуу бол эрдэнтгийн дээр алдагдана гэж байхгүй. Цэсний чулуун эсрэгээр заримдаа алдагдаж болдог. Эрдэнтгийн харагдахгүй чулуу байна шүү дээ. Томограф. Нэг багтай байх тийм. Ширсэн замын чулуу бол ер нь бол эрдэнтгийн дээр бол одоо хэзээ алдагддаггүй. Тэгэхээр нөгөө хуучин бол яг томограф тэр болгон дэлгэрээгүй байх үед бол хэвлийн том эрдэнтгийн зургаар оншилдог байлаа. Одоо бол томограф хөнгөлөлттэй олон болцсон. Тэгээ сүүлийн томографийн аппаратууд чинь нөгөө эрдэнтгийн ачааллыг хүнд их бага өгдөг болцсон. Им хөгжөдтэй. Тийм болохоор одоо бол эхо цааш нэгтлэхийн хувьд бол томограф. Антаа тэр тунц үүсцэн байж байгаа хүмүүст бас чулуу шиг харагдах боломжтой гэж таасаа хэллээ шүү дээ. Тэгэхээр тунц үүсцэн байна гэдэг чинь тэр хүн чулуу үүсэх магадлал өндөр явж байна л гэсэн үг. Тийм хүмүүс ер нь тэгээд яг ямар арга хэмжээ авах зүгээр. Хамгийн энгийн арга нь шингийн юмас авах. Одоо сүүлийн үед монголчуудын дунд кофений хэрэглээ айгүй их болж шүү дээ. Кофе бол ер нь бол хөнгөн хэлбэрийн шээсгөх үйлдэлтэй. Тэгэхээр нөгөө угаасаа юм баг уудаг хүмүүс дээр нь кофе хэрэглэдэг байх юм бол одоо нөгөө магадлал нь өсгөн шүү дээ. Шээсний концентрац нь илүү өндөр болох нь. Тэгэхээр нөгөө тэн доторх устай усны харьцаа алдагдаад гэх мэтлийн юм нөхцөлийг бүрдүүлж яана гэсэн үг. Тэгэхээр кофег яг би битээ ууж байгаа юм биш. Ууж болно. Гэхдээ ард нь заавал усууж явах хэрэгтэй. Тийм бол хамгийн одоо сайн зөв хэрэглээ болно гэсэн. Одоо чинь залуучууд энэ кофе их уудаг. Кофений соёл Монголд их дийлэгдсэн тийм. Дээрээс нь яг гоё шүү дээ. Ер нь кофе бол гоё шүү дээ. Одоо би дэрэг бол битээ ууж байгаа юм биш тийм. Энэ бол уулгүй яах вэ? Кофений соёл Монгол яг дэлхийд даяар одоо хамгийн хай түвшинд явж байна. Ууж болно. Голон зохистой. Энэ одоо энэ ярианы ихэнд хэлдэг альва юм ерөөсөө өөрийн гэсэн зохистой юм хэмжээнд л байх хэрэгтэй. Тэргээд аваад эхлэхээр л өвчин нэмгийг одоо бас асуудлуудыг дандаа үүсгэж идэг. Бүх зүйл